Сайн бацгааны өрхөн мөндөд үзэгчдээ та бүхний энэ оройн хамар амгаланг айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевизээс бэлтгэн хүргэдэг хууч хөөрөх цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ хууч хөөрөлтөхөөр Монголын зохиолчдын хэвлэлийн шагналт, Монголын сэтгүүлчдийн хэвлэлийн шагналт, зохиолч, яруу найрагч Монгол хүүга хүрэлцэн ирсэн байна. Танд энэ орой минь дүргий. Бидний урилгыг хүлээн авч бас студид ирсэн танд бас сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд манай нэвтрүүлгийн маань бас уламжлал асуулт байдаг. Та өөрийнхөө нутаг ус ээж аав гэгэн сайхан үеийнхаа дурсамжуудаас эхлээд манай үзэгчтэйгээ хоочлуул. За би бол малчны хөөхд 1938 онд Баян-Улгийн аймгийн Дэлгэн сумын нутагт төрсөн хүн. Тэгээд сургууль соёлоор яваад 16 наснда Улаанбаатарт орж ирсэн. Хүн эмнэлгийн техникум гэж байсан тэр сургуульд ирээд тэгээд 4 жил сураад төгсөөд Өмнө Говь аймагт Сүрээгийн отратын баг эмчээр явж ажиллаж байгаад эргэж Улаанбаатарт ирээд тэр цагаас хойш Улаанбаатарт ажиллаж төрж байна л да. За тэгээд ер нь та зохиол бүтээл төөрөх анхны гараатаа яаж тавьжөө? Тэр үеийн одоо бас клубүүд бас их байдаг байлаа шүү дээ. Зохиолчтой уулзсан, өөрийнхөө анхныхаа бичсэн шүлгээ харуулна, бүтээлээ харуулна, тэгээд бас сайхан дурсамжууд их байдаг. Их сайхан асуулт байна л да. Наадах чинь. Тэгээд юу юм аа миний дүү. Би ер нь одоо бол нэг их ямар шүлэг бичиж байснаа мэдэхгүй юм. 4-р ангид байхад нэг шүлэг бичиж байсан шиг сандаг юм. Тэгээд тухайн үед тэр шүлэгч одоо яасан юм мартагдаж л дээ. Тэгээд сүүлд Улаанбаатарт орж ирсэн хойно ер нь одоо ямар ээжшээ дээр намайг одоо утга зохиол руу хөтлсөн юм тэрнийгээ чи нэг сайн мэддэг юм. Би тэгээд бүх зохиолчдыг нэрээр нь мэддэг. Энд тэнд явж байхад л одоо тэр бол тэр гой байна, энэ бол чимэд гой, энэ бол гайтаг гой гэд гих мэтлэнгээр одоо хэлдэг. Энэ зохиолч долгорын юм надад хэлдэг. Гэхдээ чи нэг тийм хүүхэд байж үлээ их сони юм да гэд тэгж одоо дурсдаг юм. Тэгээ яах вэ? Зүгээр энэ одоо шүлэг зохиол уншаад шүлэг зохиолын амтанд ороод хорхойсож байгаад л би 60-аад оны ихэнх үеэс шүлэг дахин оролдож эхэлсэн л дээ. Тэгээд явсаар байтал анхны шүлгээ од гэдэг нэртэйгээр энэ утга зохиол санд гаргасан юм 1966 онд шиг санаж байна. Тэгээд тэр үед яруу найрагч Шагдар Сүрэнгийн цогтөр гэж нөхөр байсан утга зохиол санд тэр авсан тавьж өгнө гэд. Тэгээд их удаж байсан юм аа тэр ч одоо авснаас хойш 2-3 сар ч болсон юм уу. Тэгээд нэг өдөр нэг сонинд нэг зай гараад ирсэн юм байх. Тэгтэн зэрэг явах холонгой тэгсэн юм гэлээ. Гэхдээ тэр Монгол хүүхэд хүний тэр од шүлгийг аваад ирээч. Тэр чинь их аятайхан шүлэг байсан юм аа гэж тэгж хэлсэн гэд цогт сүлд надад хэлсэн юм л да. Тэгээд гараад ирсэн. Үнэндээ гэх тэр бас нэг хөдөөгийн амьдралыг тусгасан тийм шүлэг байсан юм л да. Тэгээ нэг тэр үед ч одоо сансрын одоо дагуулууд хөөргөж зөвлөлт холбоотлолс тэгж байсан үе. Тэгээ тэр сансрын хиймэл дагуул бол Окторгон гүнд бол одоо дүүлж явахыг отрын майхны үүднээс гарч байлаа гэсэн нэг тийм малчин хүн малынхаа отрод майхныхаа үүдэн сууж байгаагаар харсан маягийн тийм шүлэг байсан. Тэгээд тэр нь явах холонгойд айтайхан санагдсан юм байлгүй дээ. Тэгээд тэр шүлгийг анх тавьж өгчүүлээ. Тэрнээс хойш яг одоо ганц нэгэр шүлгүүдээ бол төвийн хэвлэлүүдийг хэвлүүлж байлаа. Тэгээд 1978 онд анхны төврөө урд настай уулс нэртэйгээр гаргасан да. Зохиолчтой хороо дэмжиж ингээд гаргасан. Тэрний өмнөх үгийг энэ сүрэн жавгаар бичүүлсэн. Редактор хийлгэж. Тэгээд сүрэн жавгаач их айтайхан өмнөх үг бичсэн. Яг урам сэргэхээр бас нэг тийм өмнөх үг бичиж өгсөн л дөө. Тэгээ урам сэргэснээс нэрээ мартдаггүй. Ер нь тэгээд энэ дашрамд гэлэхэд энэ сүрэн жавгаа миний 2 ч номыг редакторлсан л да. Энэ дэлхийн бөмбөрсөг том чулуу гэсэн энэ 2000-ад оны эхэнд л гарсан л да нэг тийм төвөр байгаа бас. Тэрнийг бас редакторлж өмнөх үг бичиж байсан. Ер нь тэгээд надад их хэлэгтэй ханддаг. Ер нь тэгээд тухайн үеийн одоо бидний одоо хайрлж хүндэлж бахархаж явдаг зохиолч яруу найрагчд маань
бидний одоо соён гэгэрэл өчт маань бас тухайн үеийн залуучуудад их урам хайрлж бас зохиол бүтээлд нь их анхаарч ажилладаг байсан байх тийм ээ. Ер нь одоо манай ихэнх зохиолчд бол ер нь аятайхан улс байсан шүү. Ер нь залуучуудыг их дэмждэг байсан. Чухам тэдний тэр дэмжлэг тэр халамжийг нь бид дааж чадж байсан уу юу гэдэг дээр бол бас өөр байдаг байх. Ер нь одоо лавл миний хувьд гэхэд одоо дэндвэн пүрвд орж байгаа бол их одоо тусалсан хүн. Нэг өдөр утга зохиолын дугуйлын зохиолчтой хорон дээр явдаг байлаа л да. Тэгээд нэг өдөр 3 дахь өдөр голцоо явдаг байсан шиг санаж байна. Ирлээ. Ирсэн нөгөө зааланд хэнгүй гэринчин самбуу гэж утга зохиолын шүүмжлэгч. Энэ долгорын яма сайднаар зөвлөд ирэв. Тэр хоёр ороод ирлээ. Пүрвд орж байгаа дагуулад ороод ирлээ. Тэгээд тэнд баахан шүлэг уншлаа олсод. Тэгээд нэлээд дундуурхан үед нь намайг басаа шүлэг уншиглээ. Пүрвд орж багш. Тэгээд яг би хэдгээдийн шүлэг уншсан л да. Тэгээд урд настай уулс гэдэг шүлэг уншсан. Тэгээд тэр шүлгийг уншиж байхад тэр 3 багш тэр 3 хоорондоо шивэр авир ийм ярьж байна. Тэгээд надад нэг совын татаад явчлаа. Тэгээ миний шүлэг энэ улсуудад таалагдж байгаа юм байх та гэж тийм сэтгэл төрлөөд совингар. Тэгээд дараагийн 7 хоногт сугларсан чинь пүүжэ нэг сайхан нэмсгэлсэн нэг сайхан ааштай ороод ирлээ. Заримдаа чи их хөвсөн загнагдсан их эвгүй орж ирдэг л дээ. Их сайхан ааштай орж ирлээ нэмсгэлээд. Тэгээд орж ирээд суугаад нэг хэд 3 гэлсний дараа надаас чи ер нь хичнээн чөлөгтэй юм бэ гэж тэгж байна. Гүй яах вэ бас нэг 50-60 юм байгаа даа гэсэн. Тэгвэл тэрнээс чи шигшж жагаад нэг 25 шүлэг аваад ирэхгүй юу гэж. Тэгээд би ойлгосон. Өнгөрсөн 7 хоногт уншсан тэр шүлгүүд тэр 2 гаднаас ирсэн 2 дарга болоод манай багшийн одоо сэтгэлд нийсдэ гэсэн шиг ийм бодол төрөөд тэгээ хараад юм хамаудалж аваад шүлгүүд тэр үед ямар компьютер бичгээ машин гэж бидэнд хувьд байсан биш дандаа гараар хуулж тэгээд сайхан сийрүүлээд тэгээ нэг 25 шүлэг аваачаад өгсөн. Удалгүй тэгээд шинэ од гэсэн нэг төвөр гарсан. Тэр төвөрт оруулсан байсан. Тэнд бол одоо одоогийн алдаршсан том улсууд бас зондонд орж байсан. Сампилдэнд академич байсан. Иймэрхүү улсууд байсан да. Оюун догмт байсан. Иймэрхүү улсуудын бүтээлээр бүгдээрээ залуу зохиолч байсан юм л да биднээс. Тэгэл тэгж гаргасан. Тэр ном одоо надад байдгийн их дурсгалтай сайхан санагддаг. Тэр үеийн залуу зохиолчид манаас нээлж шүлэг бүтээлээ хоорондоо уншиж тийм ээ дотн сайхан нөхөрлөж явсан тийм сайхан үеүүдийг бидээс дурсамжуудаас их уншдаг л да. Гэхдээ яг бид бол одоо бас нин үгээ хэлэхэд бас тэгж бивиндээ нэг аятал засаж мууг нь дандаа сайн гэж одоо магтаж байсан одоо ховрдоо. Шүүмжил. Яг тийм шүүмжилтэй хандж байсан. Нэг удаа зохиолчтой хорон дээр одоогийн энэ засгийн газрын 4-р байр гэж байна. Хуучин геологийн яам гэж байсан. Тэрний нэг давхарт зохиолчтой ивэл байсан. Тэнд нэг өдөр шүлэг зохиол уншаад яасан. Би нэг хэдгээдийн шүлэг уншсан чинь хүмүүс бол нэг л шүүмжлэх аястай. Тэгээд болоод явчлаа. Ламжавын лувсанд орж хүн эмгийн техниконд бид ойролцоо байсан. Тим залуу шүлэг бас бичээд гараад ирсэн үе л дээ. Тэгээд биднес гараад л миний шүлгийг бас ер нь тэгээд залуу болоод тэр юм уу бас нэг шүүмжилсэн юмд жаахан дургүй хөрсөн шиг. Би эднес өөрсдөө юу бичсэн болоод намайг ингэж доошоо хийж байгаа юм гэсэн шиг бодохгүй юу. Тэр ч бас залуу насны ааг омог бас шаарлахгүй байгаагийн шинжилдэ. Тэгээд явж байсан хажуу талаас лувсанд орж ирж сувдаад гайгүй сайн үерхэд байсан. Чиний саяхан уншсан шүлгүүд их зүгээр эднэс явах дээ тэгж л байгаа шүү дээ. Тэгэл таныг харагдах маягтай. Тийм маягаар намайг тайвшруулах маягтай тэгээд байсан. Тэгээд их сайхан сэтгэлтэй хүн юм даа л гэж дотроо бодож байсан.
За тэгэхээр таны бас би нэг томоохон бүтээлийг санаж байна л да. Цасралтай чуулган номныхоо тухай ярил. Тэр их хойно бичсэн ном л доо. Би бас нэг насны чөлөөнд гараад суусан хойно ер нь нэг ном бүтээж аймгийнхаа одоо ард олонд нэг барих юмсан гэсэн ийм сэтгэл төрсөн. Тэр сэтгэл яагаад төрөв гэвэл нэгдүгээрт намайг бол их багада Улаанбаатар явчихад нутаг орноос тасарсан хүн гэж боддог юм шиг байгаа. Ихэнх улсууд. Тэгээд би бол тэгээд зохиол бүтээлээ монголоор бичдэг болохтой зэрэг ер нь казак хэлээч мэддэг хүн баг. Гэсэн ойлголт бол нэлийн түгээмэл байсан шиг байдаг юм. Тэр нэг талдаа нэг нөлөө болсон баг. Нөгөө талдаа 2002 онд Новорзын баяраар аймгийн засаг дарга Бадилхан гой зохиолчдын явлын гүйс захирал Чилажав тэргүүтээ хүмүүсийг урьсан байлээ. Баяулгийн аймагт. Тэ Баянуулгийн аймагт. Тэгээд тэрэнд бол миний нэрийг оруулаад Чилажав захирал. Тангадын галсан. Аюурсан бид дөрв явбоо. Тэгээд яваад мөрөн дээр нэг зогсож буугаад тэгээд цаашаа нисэж явсан. Нэг залуу миний гараас бариад авирлаа. Нэг судал дээр сууж байсан. Ах та хаанаас хаа хурж явна гинэ? Улаанбаатараас Баянуулгүй орох гэсэн юм аа гэж тэгж гэлээ. Тэгсэн ер нь та аль аймгийн хүн бэ гэд ингэж л байна л да. Гэхдээ миний уулын төрсэн аймаг бол Баянуулгүй аймаг гэж хэлсэн чинь тийм баха. Таныг би ер нь энэ аймгийн төв болоод 13 сумаас үзээгүй хүн байна. Тэгээ сонирхож асууж байгаа маа хаа гэж тэгж байна. Тэгээд хажууд нь сууж байсан залуу чи тэр судал дээр очиад суугээд явуулчаад үгүй ах та суу тийшээ суугаач тэгээд хажууд нь суулаа. Тэгээд нэлээд яриа хөрөө дэлгэж байна тэр залуу. Юм хүмүүс асууж байна. Тэгээд тэгж байсан ахгүй би нэг юм гаргавал та зөвшөөрөх үү гэж байна. Архил гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэгээд яах вэ? Хятадын арх биш бол яах вэ? Миний дөө амсаж болох юм даа л гэсэн. Суудалд оогоосаа нэг сүнх дүүрэн арх гаргаж ирээд нэг гадаад бичгтэй арх садалж байна. Тэгээ нэг стакан дүүрэн хийгээд над руу барьж байна. За яах вэ? Идээ эзнээ танихгүй шүү дээ хүмүүс чи өөрөө эхлээд уучих гээд. Тэгсэн. Тэгээ манай хүн өөрөө уулаа. Уучгаад надад тийгээд өглөө. Тэгээ би ч одоо нэг хүн залуу хүн хүндэтгэж байгаа болохоор уухгүй байж болохгүй тэгээд уулаа да. Аргагүй тулгамдаад. Тэгээд дараа нь хамт яваа улсуудад дуудаад амсуулна лээ. Тангадын галсан Чилажав захирал аюулсан би тэднээс бүгдээрээ амссал да. Тэгээд ер нь тэр залуугийн асуудлаас үүдээд би бол одоо энэ залуу намайг аймгийн 13 сум аймгийн төвөөс хараагүй хүн байна. Мордом нь олж хараагүй. Хараагүй хүн байна. Тэгээд тэгсэн мөртлөө та Баянуулгүй төрсөн хүн байдаг гэсэн санаа байж байна л да. Тэгээд ер нь одоо өөрийнхөө төрлөх аймаг орон нутагта улмаар ер нь улс орондоо нэг тийм хэрэг болох ном бүтээл гэсэн тийм сэтгэл төрсөн юм аа. Тэгээд бичсэн. Тэгтээ бол би явцсуурч дан Баянуулгийн хүмүүсийн тухай бичээгүй. Тэнд Монголын төр нийгмийн бүх зүтгэлтнүүд орсон. Энэ бус аймгаас очиж Баянуулгийн аймагт ажиллаж байсан янз бүрийн албан тушаал хашиж байсан улсууд байгаа. Баруун хязгаарыг хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж байсан ардын сэргийн, хөлийн сэргийн Ахмад дайчдын тухай бас тэнд дэлгэрэнгүй өгүүлсэн л дээ. Ийм л ном байгаа. За тэгэхээр бас сайхнаас бас энэ таны нэгэн бас томоохон бүтээл одоо ингээд уншигч түмний маань хүртэл болоод удаагүй байна. Ингээд казах ардын ам бэлэг оршвой хос хэлний толдох ном Монголд анх удаа гэсэн байна. За тэгэхээр энэ сайхан бүтээлийнхаа тухай үзэгч түмэндээ бас танилцуулахгүй юу? Энэ номыг саяхан өөрөө чинь асуусан тэр цас талтай чуулганыг бичиж явцад бас материалын түүж цуглуулж байсан ном л да. Тэгээд эн чинь энэ номонд ер нь зүйр цэцэн үг, онцог, ертөнцийн 3, үлгэр домгийн талын юмнууд яриа, хуучин яриа, тэгээд нэг туйл. Тэгээд төгсгөлд нь бол
Монгол казак хэл ер нь хоорондоо бас их ойролцоо ижил утгатай үг, язгуур нэгтэй үг олон байдаг нь шүү дээ. Тэрнээс зөвхөн тэр зүйрлсэн үгэн дотроос ижил төстэй үгнүүд төгөөд тойл бичиг элбэм энийг орчуулах явцад эргүүлсэн тойл бичиг элдмээс харж байж төгсөн тийм тойл бичиг нэг 3000-аад үг багтсан ийм ард нь хавсаргасан ийм ном байгаа юм. Тэгээ яах вэ? Энэ бол ерөнхийдөө бол аман зохиолын түүбэр гэсэн үг л дээ, сомирлог. Тэгээд би бас нэг казакардын аман зохиолын түүбэрийн дээр сомирлогч гэдэг юм уу тийм олиг домог болсон нэр өгөхгүй байх юмсан гэж бодоод тэгээд нэг өдрийн шүүмжлэгч Галбаатар та нэг ярьж хөөрөх боломж таарсан юм л да. Тэгээд хоёулаа ярьж суусан чинь тэгээд энэ ийм үгнээс нэг зайлс гэж арай өөр нэр өгчихмээр тэгээд казакардын аман бэлэг гэж үл ямар бол гэж тэгсэн чинь үгүй боллгүй үдээ наад чи харин их оновчтой байна штэ гэж тэгсэн. Тэгээд би энийг зориглоод ийм нэртэй гаргаж байгаа юм. За номд төрсөн орсон жишээнүүдээс хоёр хэл дээр байгаа юм. Казак зүгээр сэцэн үг. Тэгээд ингээд л одоо өмнө бол нэлийн дэлгэрэнгүй оршил бичсэн редакторын казак Монгол орчуулгын аль альны энэ их хурлын гишүүн Баки хянсан. Тэгээд дараа нь би энэ Зандравайди гэдэг зохиолчийг хүндэтгэдэг юм. Юу гэвэл их сайхан монгол хэлтэй зохиолч шүү дээ. Тэгээд тэр хүнээр үзүүлээ гэсэн яах вэ? Ганц нэг үгсгийн юм хүм засаж тэгж тусалсан да. Тэгээд намайг бас л их магтаж тэгж байна лээ. Тэгээд энэ өмнөх үгэндээ бол байгаа л да. Тэгээд энэ номыг яг хөтэ хөөсөлж чадан ядан ингэж хэвлүүллээ. Тэгээд одоо бол ном хэвлүүлэх гэдэг чинь их хэцүү юм байна шүү дээ. Ивент гэдэг хүмүүс одоо хөрөнгө мөнгө тэгээд яхав өөрийнхөө ажил хийж явах хугацаанд цуглуулсан таварам төгрөг зарж тэгээд хэвлүүллээ. Ийм ном байгаа юм. Энэ бол одоо оюутан сурагчдад, зохиолчдод, сэтгүүлчдад одоо бол ухаандаа та нар бол нэвтрүүлэгдээ ашиглаасаа гэдэг санааны үднээс хоёр хэл дээр хийж байгаа юм шүү дээ. Казакийн ард түмний талаар та нөхд бишгүүдийн нэвтрүүлэг хийх бах. Тэрэнд ашиглаж байгаасаа гэж. За зохиолчд бол бие биенийхээ бүтээлийг орчуулна. Ер нь альва бичгийн зохиол бол аман зохиолоос одоо ихтэй шүү дээ. Тэгэхээр аман зохиол нь юм байдаг юм байна гэдгийг бас эргэж харж байгаасаа гэсэн санааны үднээс. Тэгээд судлаачид ялангуяа одоо нийн үгээ хэлэхэд бол манай казакийн ард түмнийг бол манай би монголчууд гэж хэлдэг юм. Хал ханднаар ер нь мэддэг юм шүү дээ. Нийт нь хал ханднаар гэж хэлж байгаа. Монголчууд гэх юм би ч гэсэн монголчууд. Дорж таа ч гэсэн орно. Бүгдээрээ монголчууд. Тийм учраас монголчууд гэж би нэг хэлэхээс жаахан зайлс гэдэг. Ялангуяа энэ хал ханднаар одоо ойлгоосай, уншаасай гэсэн санааны үднээс ингэж хийсэн ном байгаамаа. Тэгээд нийн үгээ хэлэхэд одоо Монголд бол казак судлал бол ерөөсөө их хоцоргдож байна шүү дээ. Ерөөсөө судлахгүй байна. Яг нарийнд ярихад дэлхийн тийм улсын хэлэнд тийм ганц нэг үг байхад монгол үг байна гэд ингээд олзуурхаж шүүрч яваад ярьж байгаа хүн олон таарлцсан. Гэтэл казак хэлэнд бол хэдэн 10,000-аар байна. Ижил үг. Ижил төстэй үг. Чухам тэрнийг казакууд Монголоос зээлж авсан юм уу? Эсвэл казак хэлнээс Монгол чууд зээлж авсан юм. Тэрнийг мэдхэд хэцүү. Энийг судлах асуудал байхгүй юу? Нарийн судалж байж тогтоох асуудал. Энийг эрдэмтэн мэргэдэл хийх байх л да. Саяхан бас нэг бахархууштай Монгол Улсын их сургууль дээр бас казак судлалын тухай бас юу болсон шүү дээ. Та бас тэнд очиж сууж байсан. Франц хэлний тэнхмийн багш Алтангүйл ирэхсэн. Та тэнд суугаад бас тэндээс ч гэсэн энэ бол анхны бас нэг сэжүүр байгаа. Тэнд дээр нэг товчхон илтгэл тавьсан л да. Тэгтээ энэ өмнөх үгийн ерөнхий агуулгын илт гэсэн юм л да. Тий. Энэ өмнөх үг бол нэлийн том өгүүлэл байгаа. Тэг яг тэ бас судлаач бол судал хэрэг болох байх гэсэн санааны үдээс бичсэн юм л да. Яг нэрийн дээрхэд манай казакууд гэсэн монголчуудаа бол нэг сайн судалж чадаагүй байх шүү дээ. Тэгээ яхад одоо хэдэн казак эрдэмтэн бий л дээ. Тэр чинь
зөвхөн Монголын казакуудын түүх соёлыг судалсан болохоос биш монголчуудыг бол судалж бас амжаагүй байгаа шүү дээ. Тэгээд чи одоо яг нарийн дээрх юм бол хэл соёлын түүхийн асар их холбоотой ард түмэн шүү дээ энэ хоёр ард түмэн бол. Эзэн Чингисийн үеэс наандаж Алтан орд улсын хаанаар Зүч хаан очоод л одоо сууж байсан. Тэр үеэс наашаа ярихад бол асар их юм ярьж болно. Бүр манай онтооллын эхний 100 гэж ярьж болно. Тэр үеэс нааш одоо энэ Төв Аз, Дундад Азад одоо холбоотой явж байсан ард түмэн шүү дээ. Казак гэдэг нэр бол тэр хойно 15 дугаар зууны гарсан нэр шүү дээ. Энэ чинь Түмэн Омон аймагуудын нэг л байхгүй юу? Тэрнээс үүссэн тэр нэр. Зүгээр яг энэ далимд нэг хэд бол тэр Хайсах, Хассах гэсэн хоёр үгээс л одоо үүссэн нэр байхаа гэсэн ийм таамагийг бол зарим хүмүүс зөвшөөрч байгаа юм шиг байна лээ. Яг баталгаатай зөвшөөрсөн улс байхгүй л дээ. Би ч гэсэн одоо тэдний тэр юунд санал нийлдэг юм. Тиймэрхүү л юм. Тэгээд нэг ийм ном бүтээсэн яг тэ олон түмэнд буян болог. Ном бүтээнэ гэдэг чинь одоо том буян шүү дээ тийм ээ. Буян болж байвал миний одоо энэний төлөө зүтгэлгээд биелэгдэж байгаа юм тэр л тийм. Өөр та одоо бусад зохиол бүтээлүүдийн хаа тухай бас үзэгч түмэндээ нар хөрөв байсан элс гэдэг шүлгийн төвөр гаргаж байсан тэрнийг Тарвагой редакторлж байсан. Тэрний дараа их газрын давлгаа гэдэг төвөр гаргасан. Тэрнийг бол нэртэй шүүмжлэгч Лодой Дамб судлаач Бажуудан Гамбат яаж байсан талигаач тэр хүн редакторлж байсан. Дараа нь яг өөрчлөн байгуулалт боллоо 90 онд хошоочин хөгдөөр үүж ном гаргасан яг одоо Понцгийн Бадарч нэг үзүүлсэн. Тэр ч одоо утга зохиолын хяналтад гэж байхгүй болсон чинь яг тэ Бадарч бол нэг товчхон үг бичсэн нэг тийм. Дараа нэг зохиолч Дэвлээс Совин гэсэн нэг сэр гаргаж байсан л дээ. Цуврал тэрэнд бол салхин сэр гэсэн гэрүүд гэж жижигхэн төвөр нэмгэхээ тэрнийг Бавуугийн лавсран редактор. Ер нь тэгээд энэ редакторлсан улсууд миний одоо бүтээл бол ихээхэн одоо нааштай хандаж сэтгэлийн урам хайрлж ингэж байсан гэдгийг бас энэ далимд тэмдэглэе. За тэгээд дараа нь яг хэдэн жил бичсэн шүлгүүдээ энэ дэр бол бас төрбат бас санаа гаргасан юм да. Монгол хуугай та энэ шүлгүүдээсээ явал нэгдгээд нэг төвөр гаргачих болох юм шүү гэхээр нь бас салхин сэр гэсэн гэрүүд гэдэг нэрийг аваад тэр бүх номоос өөртөө бол зүгээр гэсэн шүлгүүд оруулсан нэг тийм нэг сарл хавцтай ном өөр Монголд хэвлэвсэн л дээ. Тэрнийг бол пүрвд орж багшаар шүүлгэсэн л дээ. Бас л их сайхан сэтгэлийн үгээ хэлж ийм урам хайрлсан тийм хүн байгаа юм. Манай багш. Та одоо өөр хүүхдүүдтэй нэг үгүй таныг одоо залхамжид ном зохиолч байгаа хүүхд байна уу? Гэхдээ манай би ч одоо нэг охин 3 хүүтэй хүн л дээ. Хамгийн том нь охин байгаа юм. Дараагийнх нь 3 хүүгүй. Отхон хүү маань хэлний нэлен авьяастай юм шиг л байдаг юм. Тэгээд одоо англи хэлтэй, германаар бас ярьчин. Тэгээд ер нь нэлен оролдолготой ийм хүүхд бий. Тэгээд хуваар ажил хийдэг юм. Тэгэл зохиол бичих нөө яах нөө гэсэн чинь нэг ийм тийм барьж авч байгаа юм харагдахгүй. Ном их уншинда нэг сайн тал нь тэр ном уншдаг хүнд бол би хайртай байдаг юм. Ном уншиж байж зохиолч болно шүү дээ. Ер нь би ч гэсэн бага залуудаа ном уншиж байж л энэ таваар шүлэг эрээчдэг болсон шүү дээ. Тийм л юм байгаа юм. Тэгээд зохиолч болъё гэсэн хүн бол ном их унших хэрэгтэй юм л да. Тэгээд сүүлийн үед явтай бас бичсэн юмнууд бий. ХТГ-ийн орчлон гэсэн нэг шүлгийн төвөр одоо бэлэн байж байна. Одоо бас ивент итгэж олддог юм бол хэвлүүлэх юмсан. Бор шууны найр гэсэн одоо бас нэг шүлгийн төвөр байж байна. Миний мэдх борхот гэсэн дурсамжийн ном байна. Зохиолч сэтгүүлчдийн тухай бичсэн. Нэг иймэрхүү бүтээлүүд бэлэн болж байгаа юмнууд ийм байна. Тэгэхээр мэдээж өнөөдөр бас энэ сайхан манай студид маань энэ сайхан өргөөнд маань бас зохиолч яруу найрагч хүн ирсэн юм чинь бас таны шүлэг бүтээлээс сонсохгүй байх аргагүй. Та бас өөрийнхөө зохиолоос шүлгнээс үзэгчтэй нэг бэлэг бариул хатаг бариул.
хаврын хот унтаагүй байна гэдэг нэг шүлэг уншия да. Харалдаа байшингийн сонгох гэрэлдээд хаврын хот унтаагүй байна. Хажуугийн сонгохны хөшигнээ туссан хоёр хүний дөрс байна. Тэр хөшигний саанаас тэмүүлэл хавар ирждээ бүсгүй хүний нэт сонсогдно. Хөшигний саанаас бүсгүй хүний нэт сонсогдно. Тэр хөшигний саанаас тэмүүлэлт хавар ирждээ харалдаа байшингийн сонгох гэрэлдээд хаврын хот унтаагүй байна гэсэн ийм нэг уянган шүлэг уншия да. За баярлалаа. Тэгээд бас би нэг асуувар зүйл санагдлаа. Нэг бид бас үзэгчтэйгээ хууч өөрч байгаа учраас таны нэгэрт байгаа нийслэл хотын хангардын бэлэгдэл байна да. Ямар учиртай тэмдэг вэ? Уржин Наврузын баяраар Улаанбаатар хотын захирагч Мөнх баяр надад энэ шагналыг болгосон юм. За тэгээд би одоо залуу насанда найрамдал дүүрэх гэж байлаа. Одоогийн Баян зүрх дүүр. Тэрний 1-р хороонд бол 1-р хорооны нарийн бичгийн даргын ажлыг 10 жил хийсэн юм аа. За. Тий. Тэр үед бол биднийг бол сонгуулиар хийлгэдэг байсан ийм цалин хөлс элдвэм гэж байгаагүй шүү дээ. Сайн дураараа байсан. Одоо сонгуульт ажил, төр захиргааны сонгуульт ажил, тийм ажил хийж байсан учраас өгсөн болов гэж би боддгийн. Тэр 10 жилийн хөдөлмөрийн маань үнэлсэн тэгээд нийслэлийн тэргүүний ажилтан гэсэн ийм цол тэмдэг олгосон юм аа. Учир нь ийм байгаа юм. Тэгээ хүмүүс их хардаг юм. Улаанбаатар хотод одоо 56 жил ажил төрж байна. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын хөгжил сэцэглэлтэнд би залуу насаа бас их зориулж явсан. Албан ажил хийхээс гадна социализмын үед бол субботник гэдгийг их хийдэг байлаа. Энэ хотын одоо дулааны шугам сэлжээг бол газар дор газар ухаж хийж байрлуулах гэд оюутан залуучууд биднээс албан хаагчд бол газар ухаж хаврын цагаар их субботник хийдэг байлаа. Тэрний хүчинд энэ Улаанбаатар хот өнөөдөр их сайхан одоо дулаан сайхан байгаа шүү дээ. Тэгвэл яг хөө тэр бол зарим нь одоо хуучраад бас илэгдэлд орж байгаа юм бий бах. Тэрнийг бол одоо шинжилж сэргээж байгаа бах. Залуу насндаа бол бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд их оролцож байсан юм шүү гэдгийг л хэлмээр байна. Одоогийн залуучууд бол субботник гэхдээ зэрэг инээдэг юм. Тэгээд одоо тэр инээгээч байх юм биш шүү дээ. Субботник гэдэг үг нь хэдийгээр гадаад үг боловч бид тухайн үедээ субботник гэдэг хэлээд суртсан. Бүх нийтийн тусдаа хөдөлмөр шүү дээ. Тэ нийгэм хамт олон ард олонд бол одоо хэрэг болох юм бүтээжил байгаа юм шүү дээ. Нэгэнтээ нэг тэр хэвлэл мэдээллийн газар нэг сэтгүүлчдийн ярилцлага болоод тэнд нэг хэдэн хүн очоод дээд газраас намуудаас ч байсан баг би одоо зарим нь марцчих. Тэгэл би тэгж байсан. Гэхдээ та нар одоо ер нь нэг субботник гэдгийг мартчихад тэгэл энэ Улаанбаатар хотыг элдвэр сайжруулахтаа яриад байх юм. Энд ч одоо болж байна уу юу? Ер нь субботник хийж байвал яасан юм гэсэн учиргүй нэг тачигнаж инээгээд шоолж байгаа ч юм шиг элэг дог хийж байгаа ч юм шиг тийм маягтай байсан. Тэгээд за эднүстэй юм яриад нэмэргүй юм байна даа л гэсэн шиг бодоод тэгээ гараад явсан. За ингээд бид бүхний бас сурлагыг хүлээн авч хүрсэн гэрсэн танд эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өсөн өрөөж байна. Тэгээд таны энэ бас бүтээсэн Казахардын аман бэлэг оршуу хос элдний толдох ном Монголд анх удаа хэвлэгдэн гарсан байна. Тэгээд бас уншигч түмэн маань бас энэ номыг шимтэн уншаарай гэж хэлмээр байна. Интер номын дэлгүүрд байгаа л да. Тавьсан байгаа. Тэнд худалдаалж байгаа. За энэ тэр номын дэлгүүрийг зорж манай үзэгчид бас авч уншиж таны энэ бүтээлтэй танилцах байхаа. Ингээд танд хамгийн сайн сайхан бүхний өсөн өрөө. За. Ийм хүндтэй хойморт орж надаар ярилцлага авсан та нөхөд их баярлаа. Та нөхөдийн ажил үс өөдрөг эрүүл сайхан уртнаас удаан жаргалтай байгаарай гэж ерөөё. За тэр өрөөл Батар Шултгой та 100 насд 6 даа даягт тулаарай. Их баярлаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн MN2 телевизээс бэлтгэн хүргэдэг хууч хөрөгт цаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа баяртай үзэгчтэй.